Сайн байцгаана уу бүхэн цэцний өсөлж болгон гэрчлийн цагаараа дахиулж байна. Энэ удаад манай сүмийн ууган итгэгчдийн нэг насан жаргалагч маань Бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрчээрсэн байна. Хоёул гэрчлээ өглөх юм нь Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За та ямар гэрчлэлтэй хүрчээрөө? За би энэ сүм дээр ирээд одоо 2 жил хагас болж байгаа. Ууган итгэгчдийн нэг байхгүй. Тэгээд ариун сүнсний хүч амьд үг, Бурхны амьд үг гэдэг бол бид нарыг дотроос маань цэвэрлэж өөрийнхөө дээр ариун оршихоор хөтлөн дагуулдаг юм а гэдгийг өдөр болгон тэр номлол болгон дээр бид нарт үзүүлж байгаа. Бид нарыг цэвэрлэж ариусгаж бид нарыг өөрийнхөө хатан соёлын дээр бэхэлж өгч байна. Хатан соёлын дээр бэхлэхийн тулд бид нарын дотор ямар их бохирдол байдгийг бүр бодитоор үзүүлж байгаа байхгүй. Тэгээд тэр ухаад гаргаж байгаа шавар шавхаа наалдсан наалдан гэх мэтчингээр худал хуурмаг шүтэн тэгээд тэр хуурамч худал хилдэг залмихийн сүнс гэх мэтчингээр өвчний сүнс гэх мэтчингээр олон янзын бохирдлыг тэр хатан соёлын дээр сойлгодог хугацаанд цэвэрлэж өдрөөс өдөр ирэх тутам эзний ариун орчхоор бид нарыг хөтлөн дагуулж байгаа. Бид нар цэвэрлэгдсээр л байна. Өдөр болгон цэвэрлэгдсээр, өдөр болгон шинчлэгдсээр байгаа гэдгээ үнэхээр баярлаж талархаж явдаг эзэндээ. Эзний үг амьд оршихгүй, эзний оршихгүй бидний бүх зүйлийг өөрийн тааллын дагуу удирдан дагуулдаг юм байна. Бид нар өөрийнхөө биш, сүнсний хүчээр амьдардаг, сүнсний хүүхдүүд болсон, сүнсний өв залгамжлагч болсон. Зөвтгөлөөр эзний хүүхдүүд өв залгамжлагч болсон байна. Тэгээд саяын 4-р өдрийн бид нарын нөхөрлөл дээр би агуу зүйлийг харсан. Тэнцээ пастор маань бид нартай зөвлөгөө өгөөд ингэ байжсэн. Пастор энэ чи зогсож исэн. Энэ дээр энэ чи. Тэгээд тэнцээ админ юм хийж исэн байхгүй. Тэгтэл надад энд пастраас том асар том тагтаа цагаан тагтаа. Тэгээ би бүр хараад гайхаад гүн чин дахин хараад байгаа байхгүй. Тэгсэн бүр энэ эндрээс том цагаан тагтаа энэ чинь байж байгаа. Үзэгдэл. Тэгээд би нөгөөхийг харж гайхангууд админаас асуухгүй. Тэгээс сандраад хүн чинь тэр үзэгдлийг үзэхээр бас твддэг юм байна шүү дээ. Тэгээд би бүр энэ чи юу вэ гэдэг эргэн тойрон дахин хараад. Тэгээд админ руу очлоо. Итгэж ядаад админ руу очисон чинь админ тэнцээ юм хийгээд. Тэгээ эргэн харсан нөгөө тагтаа байхгүй. Тэгээ бүр гайхангуудаа хөөе ингэтрөө нөгөө тагтаа яасан бэ гэсэн ингэтөр юу гэсэн гэж. Тэр чинь магтаалын дэлгэцэн дээр л гардаг шүү дээ. Тэгэхээр нөгөө ийхтэр хараагүй болохоор мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ юу гэрчилж байна гэхээр энэ сүм бол ариун сүнсний сүм. Энд ариун сүнс ажилладаг. Ариун сүнс ажиллаа гэдгийг биднээс яасан. Тэгээ би бүр дээш бүр огшоод тэр үедээ пастор эднэрт хэлэх нь битгий хөл газар хүрэхгүй. Босоохон гिचин гэлтэй очих. Юу үлээгээ дахин бодож байгаа. Би ч одоо юу үзчих вэ? Юу олчих вэ? Гүн чин бурхан надаа ийм гайхамшгийг бас үзүүлдэг. Нөгөө нэг гайхамшгийг үзүүлэгч, зам заагч, харанхуун гэрэл эзэн надаа юм үзүүлсэн байна шүү дээ. Тэгэхэд би тэр нэг твдээд явах учраа мэдэхгүй пастор дээш очихгүй гэрүүгээ явчихад дараагаар нь гэлтэй очиод бодоод байгаа тунгаагаад байгаа. Тэнгүүтээ энэ чин ариун сүнсний сүм гэдгээ баталж байгаа юм байна. Тийм ээ. За бүхэнцний өсөл чуулган дээр үнэхээр бурхан өөрөө ажиллаж байгаагаа одоо гişүүдээрээ дамжуулж янзаар бас илчилж идэг те. Тэрний нэг удаагийн яг амьд илчлэлтийг үзэгдлийг хүлээж авсан. Библиэлд болж байгаа болгон болж байгаа ийм гэрч болж байна. Би үзэгдэл үзлээ. Үнэхээр энд би энэ там тагтаа харлаа. Одоо бас манай итгэмжтэй гişүүдийн нэг цусны Есүсийн цусны ийм гайхалтай тусал
гимшлийг үзэж ийсэн. Ер нь бол үг үзэгдлийг бол маш их хүлээж авдаг ийм амьтай байгаа, амьд оршдог, амьд эзэнтэй учраас бид бас амьд байгаамаа. Тэгээ бид нар энэ ээлж дараагаар биднэрт өөрийгөө гэрчлүүлж шин. Би амьд шүү. Та нар намайг гэрчил. Та нар намайг гэрчилж алдаршуулбал яана гэлээ. Миний жинхэнэ дагалдагчд нь. Амен. Тэгэхээр зэрэг бидний тэр эзэн дуудагдсан дуудлага маань энэ үзэгдсэн үзэгдэл энэ эзний үг энэ өөрчлөл шинжилгээг гэрчлэхгүй байж болохгүй. Би бас нэг үйлчлэлийг хийсэн л дээ санаандгүй. Нэг юун дээр ресторанд ажилладаг хүүхэн архичинд ингээ алгадуулсан байхгүй. Тэгээ тэрэндээ хорсоодог өгч насаа их ч надаас залбираад өгч та надаа залбираад өгч өрөөгд өгч гэж ирэхгүй. Тэгээ би тэрнийг залбирах гэсэн чинь өөрийн мэдлгүй эзэн надаа ариун сүнсээрээ тэр хүнийг нөгөө алгадсан хүний төлөө гимшил өгсөн. Урд нь бол би тэр хүн залбирахдаа хүний төлөө гимших гэсэн ойлголт байгаагүй. Гэтэл ариун сүнс надаа яг тэр. Тэгээд эзэн минь уучлаарай. Тэр хүн таны бүтээл. Тэр үнэхээр муу сүнсэнд ижилэгдсэн учраас тэр хүнийг алгадаж зодсон байна. Та түүнийг имийг уучлаа. Тэрнийг алгатлаа гэж гомдолж байгаа энэ хүнийг уучлаа. Есүсийн нэрээр түүний шарахаар загалмаа дээр хийсэн цусны хүчээр тэр шархнууд, тэр гомдлоо таслагдсан гэж би залбирсан байхгүй. Тэгсэн тэр хүүхэн яваад гэлээ. 3 минут, 5 минутын дараа эргээд ирсэн. Хүү насаа хийчихээ яав гэсэн. Энэ ингээ хавдар хөхрөл арилцсан. Нөгөө цохилсон нь. Нөгөө цохилсон. Амен. Тэгээ би бүр өстө ийшээ дээшээ огшоод талархаад энэ бол эзэн өөрөө хийдэг юм байна. Яг өөрийнх нь цаг болсон үед бол нөгөө хойшлуулахгүй яг цагтаа хийдэг. Хэн нэгнээр дамжих бас үеуд байдгаа гэсэн. Харин тийм. Тэгээ яг одоо нөгөө яг тухайн цагт багж болох би хэрэгтэй байсан учраас надаар дамжуулаад эзэн миний амаар дамжуулаад өөрийнхөө ажлыг хийчихсэн. Ийм гайхамшигтай бурхантай уулзсан байна. Эзэндээ талархъя. За талархъя тэгэлгүй яах вэ? За баярлалаа насан жаргалагч. Нэмж хэлэх зүйл байна уу? Би юу танаас асуугаад байх чинь малга маш тодорхой нэлээд бас өртөмжтэйгээр ярьлаа гэж бодож байна. Тий. Ер нь тэгээд эзэндээ талархаж эзэндээ ариун сүнс биднэрт хамгийн гол нь их зүйлийг ойлгуулдаг, гимшүүлдэг, ухааруулдаг, таниулж мэдүүлдэг, ялган салгах чадварыг өгдөг, тийм ээ? Зүүдлүүлдэг. Гэх мэтлэнгээр одоо сүулт нь үдээр үзүүлж байна. Тэгэхээр бурхан талархахгүй байхын арга алга. Эзэнд бүх алдар магтаал нь бидний хайртай бурхан эзэнд байх болтугай. Амен. Халелуя. За Дисний үйлээр улам илүү бэлтгэх болтугай. 80 гараад өөрчлөгдөж эхэлж байгаа насан жаргалагч байгаа энэ удаа ингэртээ орцууллаа. Дараагийн удаа уулзлаа. Баяртай. Баяртай.